Turkish Airlines компани нь Монгол улстай хамтран үйл ажиллагаагаа явуулаад 5 жилийн явагдаж байна. Энэ хүрээнд урлагийн тоглолт Чингисийн талбайд ёслол төгөлдөр болж өндөрлөө. Turkish Airlines компани бол одоо дэлхийн хамгийн том компани нэг 1933 онд 3 онгоцтойгоор эхэлж исэн бол өнөөдөр бол дэлхийд 333 онгоцтой дэлхийн хамгийн том компани. Европод 6 удаа одоо 1-р байранд орсон ийм компани. Дэлхийн 220 гаруй улсын хамгийн их одоо улсад зорчдог ийм компани. Энэ компани Монгол үйл ажиллагаагаа 5 жил болж байгаа гэдэг бол бидний хувьд ялангуяа манайх шиг ийм landlocked буюу далаад гарцгүй оронд бол агаарын тээвэр маш чухал. Тэгээ энэ том компани Монголд ирсэн нь бол одоо их олзууршгүйтэй ийм зүйл. Ялангуяа урлагийн биднэрд бол их хിവэлтэй ийм компани гэж болж байна. Өнөөдөр Turkish Airlines-ийн 5 жилийн ойн баярын шоу концерт яг одоо Сүхбаатарын талбай дээр явагдаж байна. Turkish Airlines нь Star Alliance-ийн гишүүн airline дэлхийн хамгийн олон улс орноор нислэг үйлддэг. Монголд салбар нь энэ жил ингээд 5 жилийн тохиож байна. Энэхүү ай хүрээнд зохион байгуулагдсан тоглолтод Turkish Airlines компани Аз намхан далайн бүсийг хариуцсан захирал Харун Баштург, Турк улсын Монгол цугаа элчин сайд ноён Язал Мухитин Ахмед, Turkish Airlines Улаанбаатар дахь төлөөлөл хүчин газрын захирал Али Оздемир болон улсын хурлын гишүүн Аюул сайхан нар үг хэлж нэсэн юм. За мөн камертон хамтлаг Люмино, дуучин Ука, Шар ариг хамтлаг, дуучин Лав сүрэн, Хишиг далай, Зоригт Маралжинго, Наги зэрэг олон хамтлаг дуучид ирж айдуугаа өргөн ойн баярын арга хэмжээнд баяр хүргэсэн юм. За үйлчилгээний чанар агаарын хүлгийн тоо үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар дэлхийн шилдэг 10 авиа компани нэг болж чадсан Turkish Airlines компани нарсаг хамт олноор танд үйлчилж байна.